залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагаат ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр сүүлийн хэд хоног олон нийтийн цахим сүлжээнд төрийн албаны зөвлөлттэй холбоотой. За ер нь төрийн алба гэдэг энэ салбар маань өөрөө ямар хэмжээний доройтолд уналтанд орсон байгаа юм бэ гэдэг бодит баримттай мэдээллүүд олонтаа тавигдж байна. Энэ хүрээнд сэдвээр бид энэ удаагийнхаа ярилцлагын сэдвийг сонгож байгаа. Зочноо орж оролцуулж байна. За зочноор маань Гавьяат малын эмч Үлзий тогтохгүй өргөдөө ажиллаж байна. Урилгыг хүлээж авсандаа баярлалаа. За энэ сэдвийг яагаад заавал Гавьяат малын эмчтэй ярих гэж байгаа юм бэ гэдэг олон нийт гайхах бах. Тэгэхээр та бас төрийн салбар бүхий албан дээр удирдлагаар ажиллаж байсан. Таны биокомбинатаас халагдсан хийгээд эргэж томилогдох тухай шийдвэрүүд бол яг энэ төрийн албаны зөвлөлд үүсэж байгаа. Хуудуутай үйл явдлыг баримтжуулах бас нэг бодит факт штэ баримт. Эндээс хоёулаа яриагаа эхлэе тийм ээ. Тийм. Ерөнхийдөө Монголын төр өнөөдөр бол дорой айдлынхаа хамгийн доод зэвтэрч гисэн байж штэ. Энд бол төрийн албаны зөвлөл буюу энэ хүний нөөцтэй холбохоос аргагүй байна. Төрийн албанд мэрэгжилтэй боловсон хүчин томилох хоёр арга байна. Шинжлэх ухааны дагуу. Нэгдүгээрт нь тэр шатлан дэвших гэж орчуулад байгаа мерит зарчим байгаа. Нөгөө талд нь энэ намын томилгоогоор, нөгөө цүнхвэрэгчийн томилгоогоор, хам хулгайчийн томилгоогоор томилогддог спойл зарчим гэдэг хоёр зарчим байгаа байхгүй юу? Ерөөсөө дэлхийн зарчим юм. Түүн дотроос Монголын төрийн алба бол тэр сүүлийн 30 гаруй жил бол дандаа спойл зарчмаар гэж хэлж байна. Мерит зарчмын томилгоо бол ёстой өдрийн нод шиг л байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүрээнд л асуудлыг тавиад байгаа юм л да. Би бол Монголын төрийг өнөөдөр доройтуулж байгаа хоёр субъект Монголд байна гэж үзэж байгаа. Хүний талаас нь доройтуулж байгаа субъект нь энэ төрийн албаны зөвлөл, нөгөө өмч хөрөнгийн талаас нь устгадаг тий, ховчилж устгадаг, хулгайлж устгадаг, мэрэгжлийн чадваргүй хүмүүс хаваачиж дампууруулж устгадаг ийм тогтолцоо гүйцэтгэж байгаа субъект нь төрийн өмчийн хороо хуучнаар. Одоо бол төрийн өмчийн бодог зохицуулалтын газар байгаа байхгүй. Тэгээ энэ асуудлаар ярилцсан 2011 оны 10 сард би төрийн өмчийн хороо гэж байсан. Төрийн өмчийн хорооны гадна 12 хоног мэрэгчлүүдийн хамт суулт зарлаад явж байсан л да. Монголыг бол энэ ингээд яг устгалын энэ төрийн өмчтэй байгууллагуудыг устгах замыг ингээд өмнө нээчихсэн байсан. Одоо бол бүр ингээд улаан цагаандаа гарлаа шүү. Монгол улсын ерөнхийлөгч нь оролцдог, ерөнхий сайд нь оролцдог, салбарын сайд нь оролцдог, тэгээ төрийн өмчийн хорооны дарга оролцдог. Тэгээ тэрэн дээр чи төрийн өмчтэй байгууллагуудаар ингэж хууль бус томилгоо гэдэг ийм л зарчим нэвтэрчлээ шүү гэж хэлэл тэмцсэн. Тэгээд яг манай нийгэм угаасаа сэрдгүй ийм тогтолцоотой бүгд л цүнх барьдаг. Тэр дарга цэрэг нартай нь мөрөгдөг болохоос биш хуулинд нийцэж явах, зарчимд нийцэж явах, олон улсын жишгт нийцэж явах, дэлхийн хандлагад нийцэж явах гэдэг ийм юм бол алга болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол гарцаагүй засах шаардлагатай ийм л үйл явц байгаа юм л. Бид яг Монгол хүний сэтгэлгээ сэтгхүүгээр төр гэж яриад байна. Гэтэл яг энэ нөгөө бидний энэ төсөөлөл сэтгхүү ухамсарт бууж байгаа энэ төрийн тухай ойлголт өөрөө одоогийн мөрдөгдөж байгаа эрх зүйн тогтолцоог игдэж байгаа энэ систем дээрээ мөн чанараараа бууж гин үү, чадж гин үү гэхээр их эргэлзээтэй хариулт өгөх гээд байдаг л да. Бид төр гэж сэтгэгээд байдаг. Одоогийн эрх зүйн тогтолцоогоор харахаар улс засаг гэдэг л ийм нэр томьёо байгаад идэг. Тэгэхээр энэ дээр та ямар хувь хүний бодолтой явдг вэ? Энэ төрийн мөн чанарыг одоогийн эрх зүйн тогтолцоо өөрөө үгүйсгэж байгаа тогтолцоо мөн үү биш үү гэдэг дээр. Тий, ер нь би бас өөрөө энэ төрийн удирдлагын чиглэлээр
менежментийн чиглэлээр 2 ч удаа одоо сургалт гэдэг юм уу сургуулийн дэвэр гэсэн л дээ. Тэгээд анзаарч яхад бол яг ингээд наривчлаад үзэхдээ одоо Монгол Улсын төсөө хуулийн дээр чинь төрийн байгууламж гэж бичиж байгаа юм. Тэгээд тэрийг аваад үзэхдээ нэг 5 бүрэлдэхүүн 5 гол бүрэлдэхүүнээс тогтож байгаа юм шиг л байгаа юм л. Монгол Улсын ерөнхийлөгчийн институт, улсын их хурл, засгийн газар, шүүх, үндсэн хуулийн цэцгэс нь ийм л бүрэлдэхүүнтэй юм харагдаж байгаа юм. Тэгээд би Монгол Улсын баг хамгийн том гэж болох профессороос би асуухгүй юу. Багшаа би ингээд одоо төрийн бодлого гэдэг үг орчуулах гэхээр надад үг болтохгүй. Монголд бол яг ингээд ботхоор төр гэж юм байхгүй юм байна. Яг өнөөдрийн Монголд бол төр байхгүй юм байна. Би хаанаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг төрийн гэж авч үзэх вэ? Ерөнхийлөгчийнхийг авч үзэх юм уу? Ерөнхийлөгч бол хууль батлахгүй тэндээс чинь голдуу ерөнхийлөгчийн одоо шийдвэр чинь зарилгаар голдуу гарч байгаа шүү дээ. Улсын их хурлаас гарч байгаа нь хуулиар тогтоолоор, засгийн газраас бол тогтоолоор голдуу гарч байгаа тийм. Тэгэхээр энэ юмсуудыг алийг нь би төрийн бодлого гэж авч үзэх юм бэ? Гэхдээ нөгөө багш бол засгийн газраа гэж байгаа байхгүй. Гэхдээ яаж болдг юм бэ? Ман чи их хурл хууль батлаад явж байгаа засгийн газар чинь тэд нар чинь бодлого тодорхойлогч гэж хэлээд энэ чинь хэрэгжүүлэгч гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр боломжгүй шүү дээ наад. Би одоо орчуулгахтаар юу гэж орчуулах юм? Парламент полиси гэж орчуулах юм уу? Government policy гэж орчуулах юм уу? President policy гэж орчуулах юм уу? Юу гэх юм ин чинь мэдэхгүй үлжлээ шүү дээ. Хаанаас гаргаж байгааг нь би дагах юм бэ? Одоо бодлогын бичих баримтыг би олж үзэх гэдэг шүү дээ. Тэгээд түүн дээр дүгнэлт хийх гэхээр боломжгүй. Тэгэхээр яг өнөөдрийн Монголд бол төр байхгүй. Тэгээ улсын гэдэг ерөнхий нэрээрээ аваад үзвэл арай оновчтой байна да. State policy гэж хэлбэл арай Монгол улсын бодлого гэж хэлбэл арай оновчтой байна. Яг тэгэхээр нөгөөдөлд нийлүүлчих шүү дээ. Нийлүүлээд нэг хэлж болох юм байна. Тэгэхээр засгийн газрын бодлого, их хурлын бодлого, ерөнхийлөгчийн бодлого гэх юм одоо юу гэх юм бэлгэлийн шин чанартай бодлого байхгүй гэж үзэх юм уу. Тэгээд нөгөөдөлөөс нь бол бас нэг дагаж мөрдөөд авах юм бол баг байгаа шүү дээ. Ийм л юм байна л. Сонин тийм байна. Таны ажилтныг яхаар яг тийм биш үү? Ингээд нэг хитгэн субъектэд тэгээ аль нь төр юм бэ гэдг нь мэдэгдэхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө би бас хит удаагийн нэг бичлэг дээр хэлжсэн. Бидний өнөөдрийн энэ завхрал бол ерөөсөө л 1992 оны үндсэн хууль дээр тэр чигтээ байж байна. Тэгэхээр энэ үндсэн хуулийг бид өөрчлөхгүйгээр нөгөө бидний олон мянган жил тээж ирсэн төр ёсны тухай ойлголт ор мөргөө устчаад одоо хэрвээ бэлгэдлийн шинжээрээ байгаа мó байхгүй мó гэдэг дээр бид нар бас хариулт өгч чадахгүй хэмжээнд хүрчээд байна шүү дээ. Тэгэхээр яг энэ монголчууд бол бэлгийн ард түмэн нөгөө бэлэг зүгээрээ өөрсдийгөө хүчжүүлж хиймэрсүүлдэ босгож идэг ийм ард түмнийг тэрийгээр нь унгаах бас нэг арга бодлого яваад байна уу? Тийм ерөнхийдөө одоо манайхан чинь ингээл бүх хуульчдын яриаг сонсч байхад л одоо чимэд гэж бурхан тийм агуу хүн байсан гэж яриад байх юм байл үндсэн хуулийн эцэг мэцэг гээл. Тэгээ тэр үднээс би бол хуульч биш. Одоо тэр дэлхийд дээр чинь нэг хоёр зарчим хуулийн зарчим байна гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг бичгээр дагдаг нэг зарчим, одоо зүй тогтолцоог дагаж байгаа, жишгийг дагаж байгаа нэг зарчим тий. Цаасан дээр бичгснийг дагаж байгаа, нөгөөх нь хэрэгжиж байгаа процесс ямар байна гэдгийг ингээ харахаар. Тэгэхээр энэ үндсэн хууль бол социализмын энэ ялгаагүй. Ер нь бол энэ үндсэн хуулиуд нэгдмэл улс гэж байгаа, нэгдсэн удирдлага гэж байгаа гэдэг тэр зарчмыг алдагдуулаад одоо хүмүүс ч гэсэн иргэд ч гэсэн гайх юм шүү дээ. Бид нэр хэнийг нь дагах юм бэ? Хэн Монгол улсыг удирдах байгаа юм бэ? Одоо зүгээр ингээд та нарын амьдралд хэрэгжиж байгаа шийдвэрөөч гэдэг юм уу? Өнөөдрийн улс оронд болж гисэн дампуурлыг хэнийхэн шийдвэрээр Монгол улс өнөөдөр дампууралд хүрчих вэ? Тэ? Тэгэхээр бид нэг өнгөрсөн үеийн хэдэн ерөнхийлөгч юм уу хэдэн хүмүүсийн нэг хулгайч өөрийг л яриа зогсоод байна шүү дээ. Яг үнэн хэрэг дээр тогтолцооны, системийн, институцийн өөрчлөлт хийхгүй бол Монгол улс өнөөдөр яг хууль эрх зүйн хувьд бол дампуурчсан улс юм байна лээ. Удирдлаггүй болсон улс юм байна лээ. Хоорондоо нь одоо ингээд хүмүүс хэлдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг, одоо бүр авторитар, тоталитар засаглалтай ч юм шиг болж длээ шүү дээ. Тэгээд бүр эзэмгүй ч юм шиг тий. Одоо яг үнэн хэрэг дээр 21 аймгийн 330 сумын баг дээр байгаа иргэд бол өнөөдөр эзэн байхгүй тэд нарт. Төр засаг гэж юм хаана байгаа мэдэхгүй. Гарч байгаа хууль эрх зүйн шийдвэр хаана байгаа тэр хүмүүст мэдэхгүй. Тэг чи манай
одоо өгд эдсэдийн үед бол иргэн бүрийг эзэнтэй байлгаад иргэн бүр данстай иргэн бүрийг энэ боловсрсон хүн байна энэ боловсроогүй хүн байна гэд одоо ялгаад юуг нь одоо адгуусны амтны ангилалд оруулах вэ алийг нь хүний ангилалд оруулах вэ гэдэг эзэнтэй байсан. Өнөөдөр Монгол бол эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг тэр загварлуугаа яг бүрэн орч гисэн юм. Манай хэвлэл мэдээллийнхэн их тийм үндсэн хуулинд ч байхгүй том нэр томьёонуудыг гаргаж бичиж идэг л да. Төрийн 3 өндөрлөг гэж, төрийн тэргүүн энтер гэд. Тэгэхээр их эзэн богд Чингис хааны сургаал бэлгүүдээс уншаад байхад Чингис хаан лав өөрийгөө төрөөсөө давуулж тавиагүй идэг. Өөрийнх нь дээр төрийн дээр тэнгэр гэд. Гэтэл бид нар энэ зүй ёсны, зүй тогтлын хамаарлыг хүртэл үл ойшох хэмжээнд унтсан байна гэдэг бол явж ер нь Монгол үндэстэн энэ үлгий газар шороон дээр оршин тогтнох уу, оршин тогтнох уу гэдэг хувь заяаны одоо сонголтын дээр тулж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энд бол одоо манай энэ төрийн албаны зөвлөл гэх мэт их өндөр нэр томьёотой ийм байгууллагуудын шийдвэр тушаал бол их сөрөг нөлөө үзүүлээд байна л да. Тухайлх юм бол хоёулаа анхны сэдв рүүгээ эргээ ороход одоо Цолмон гэж нэг хүний тухай олон нийтийн сүлжээнд бичигдэж байна. За энэ хүн бас биокабинетэд тавигдсан, томилогдсон, түүхэн ч гэсэн, баримтан ч гэсэн хууль зөрчсөн, одоогийн хууль эргэцсэн системдээ нийцээгүй ийм томилгоо хийгдсэн байдаг шүү дээ. Тий, ер нь бол би яг тэр Цолмон гэж хүнийг анх сургууль төгснөхийн дараа дээд мэргэжлийн үнэмлэхтэй хүн ирсэн л дээ, дипломтой. Тэгээд би ажилд авчээсэн. Тэгээд энэ бол мэргэжилтэй хүн биш вэ. Яриад үзэн шүү дээ нөгөө 5 яриад үзэхтэр чинь нөгөө ардын дунд гардаг шиг танкил өссөн миний авраг тавхан нүгэндээ танигдаад байна гэдэг шиг танигдаад яхаар энэ бол мэргэжилтэн биш вэ. Энэ бол ажилтны хэмжээнд байх юм байна. Нөгөө 8 дугаар анги төгссөн 10 дугаар анги төгссөн хүмүүстэй би тэр көлдөө таталтын цех гэж байдیں۔ Биокомнет тэнд ажилд оруулж ирсэн анх. Тэгээс үлдээ яг нөгөө тэндээс аялаас гараад энэ манай мал эмнэлгийн ерөнхий газар одоогийн тэр үед мал эмнэлэг үржлийн газар гэж байсан. Тэнд тэгэл нөгөө манайхан чинь нөгөө төрийн албанд ордог зарчим нь бол тэгэл авилгал хэл авах юугаараа ордیں۔ Тэгээд энд л ажилд орчихсон мэргэжилтэн болчихсон явж байсан л да. Тэгээд түүнээс хойш би мэдээд анзаараад байгаа. Би заримдаа өөрт нь хилжиж байсан. Гадаад дотоодын үйлдвэрч биас дагуулж очиж үзүүлж байсан. Энд тэгэхдээ тэр Indian Immunological гэдэг компани одоо Азийн нэг номерын том үйлдвэр дээр би дагуулж очиж бас үзүүлж байсан. Тэгэхээр энэ хүн бол сүүлдээ нөгөө ингээд одоо чадваргүй мэдлэггүй хүмүүс чинь ингээд төрийн алба руу ороод ингээд ирэхтэр чинь нөгөө жинхэнэ аратан болж хөрж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ бол тэр одоо хийхгүй юм байхгүй болсон. Бүх одоо энэ яам хөтөжсөн яам мал эмнэлгийн газар энүүгээр явагдаж байгаа тэр хулгаал хувирын нөгөө миний хаяа бичээд байгаа вакцины хулгаал хувирыг жинхэнэ одоо гарддаг. Би зарим тохиолдолд биччихсэн дээ Цолмон. Бандийн Цолмон гэдэг хүн бол одоо хөтөжсөн яамд мал эмнэлгийн ерөнхий агентлаг шинээр ирсэн дарга бүхэн дээр яаж хулгааг хийх вэ гэдгийг заадаг тийм хулгаан зуучлагч. Тэр хулгааг одоо хийж өгдөг. Би хулгаан бэли гэж бичижсэн. Хулгайчийн юмсдаг, хулгайчийн гартаа юмсдаг бэли, бокер бэлийг болж ирсэн. Тийм л хүн байгаа. Тэгээ биокомнетээр би сайн санаж 2018 оны 10 сарын 1-нд шиг санаж байна. 5-нд ч үлээ. Томилогдож очижсэн байхгүй. Тэгээд би асууж яасан. Яах гэж ирсэн нааша чи одоо хулгай хийх гэж ирвүү? Байгууллага дампууруулах гэж ирвүү? Чи одоо энэ хоёрын нэгийг л хийжтэй чамд одоо энд мэдэх юм байхгүй, чадах юм байхгүй. Чи хэрэггүй л ирж энэ одоо буцаж явж болдог бол яваач л гэж хэлж байсан. Тэгэл яг тэнд очиод яг тэрийгээр гүйжүүлж байгаа байхгүй. Нөгөө хажууд нь ингээд мань мэт нөгөө хамаагүй шууд илт одоо юм хэлчихдэг учраас тэг хэлж байгаа юм л да. Өөр бусд нь хэлэхгүй юм чинь. Тэгэл намайг нэг 2 сарын дараа битцийн өөрчлөлт гэдэг юмар ажиллаас чөлөөлж байгаа юм. Нөгөөдөг чинь энэ хажууд байвал нэг хулгай хэлэхгүй шаардлага тавиад байна гэсэн асуудал байдлаас хандж яахгүй. Тэгээд тэр чинь бол тэнд зүгээр дараа нь харж анжаахт л одоо яг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байх. Хүмүүсийг хууль бусаар ажиллаас халаад надаас эхлүүлээд тэгэл одоо ч бол нөгөө хүч байгууллагаар нь төлөвлөгддөг байсан шүү дээ. Одоо бол яг буруутай этгээдээр нь төлөвлөх ёстой байхгүй. Цолмонгийн төлөх ёстой мөнгө бол одоо хүнийг ажиллаас салснаас
шалтгаалны үйлдвэрт учруулсан хохирол бол 110 сая төгрөг болчихсон явж байгаа. Цолмон төлөөг. Зарим нь одоо тэр прокурор нэхэмжлээд нэр гаргачихсан явж байгаа. Одоо шүүхийн шатанда явах гэж найдаж байна. Нөгөө талаас нь тэр би дараа нь нөгөө 23 онд буцаад нөгөө хууль усаар халагдсан гэдгийг тогтоогоод очихтал 2020 оны 8 сарын 31-ний өдөр 270 гаруй сая төгрөгийн гэрээ хийгээд савлгааны шугам аавна гэж компанитай гэрээ хийгээд нэгж одоо мөнгө багаж тоног төхөөрөмж аваагүй байж мөнгөний 100% шилжүүлж хийчихээд тэгээ явчихсан байдаг байхгүй. Тэгээс үлд нь очсон нөгөөдгөн санхүүгийн юун дээр ингээ харсан чинь тэр компаниас 270 хэдэн сая төгрөгийн авлагдаг энэ юу юм гэсэн чинь Соломон захирал хийчих явчихсан. Тэгээ одоо яг тэр юм ингээд үргэлжлээл тэр нөгөө эдгээр чинь том тим юм өөрчлөх гэж जैन тим юм сайжруулах гэж ингэж хэлж мөнгө иддэг байхгүй. Одоо тэр нь юу гэхээр яг өнөөдөр байгаа захирал нь Соломонгийн тэр 270 сая төгрөгийнхийг 10 дахин өсгөж гисэн юм тэр юм одоо өнгөрсөн намар худалдаж авлаа шүү дээ. Одоо хятад юаны ханьштаг өснө, долларын ханьштаг өснө. Тээвэр логистикийн зардалтыг өснө, өсөв шүү дээ. Тэгэхээр ийм л одоо завхрал энэ явагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ үг хийж яах гэхээр Монгол улсын төрийн албаны зөвлөл одоо тэд нар чинь бүрийн яам дээр салбар зөвлөлтөй болчихсон байна. Өнөөдрийн хөдөөж ахуйн салбарыг малын эмнэлгийн салбарыг сүйрүүлж байгаа этгээд бол хөдөөж ахуйн яамны төрийн нэрийн бичгийн дараа Жамбал цэрэн гэж тэргүүтэй энэ хөдөөж ахуйн яамны төрийн албаны зөвлөл. Одоо тэр нөхдүүд би сурах сонсох нь тэр Соломон гэдэг нөхрийг нийслэлийн мал эмнэлгийн газрын дараагаар сонгон шалгаруулад явж байгаа гэдгийг сонссон. Тийм байна харин. Тэрнээс нь үүдээд энэ нөхрийн нөгөө хууль бус баримтууд гаргаж тавьж штэ. Тийм. Тэгэхээр сонирхолтой нь яагаад мал аж ахуйн салбар ийм их одоо нөгөө мөнгө угаалтын салбар болчихов гэдэг их сонирн байгаад байна. Уул нь бол энэ мал аж ахуйн салбарыг бид зөв бодлогоор, зөв менежментээр аваад явах юм бол нөгөө түрүүний та бүхэн ярьцлагын ихэнд дурддагддаг төр гэдэг тэр сэтгхүү ухамсарыг тэр малчин гэдэг ухаан өөрөө ингээд өвлөнтэйгээ явж идэг ийм одоо бидний үндэсний язгуур байгаад байна шүү дээ. Гэтэл одоо цагт энд мэдхгүй зах зээлийн нийгэмд шилжчихэнгүүт энэ мал аж ахуйн салбар чинь ийм их мөнгө угаалтын салбар болчихоо яач вэ? Яг ямар зориудын бодлого энд хэрэгжээд идэв? Тийм ер нь бол нөгөө энэ хөгжилтэй улс орнууд чи яагаад хөгждөггүй гэхээр үйлдвэрлэл гэдэг юмыг ингэж улс төржүүлдэг юм байлаа л да. Тэгэхээр Монголд бол энэ үйлдвэрлэж байгаа одоо хөдөөний юм үйлдвэрлэдгөө гэж хэлэх гэдэг нь шүү дээ. Үйлдвэрлэгч биш гэж хэлдэг шүү дээ. Монголыг хэн тижээж ирсэн өнөөдөр хүртэл тэр хэдэн малччин тижээж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь жинхэнэ үйлдвэрлэл, жинхэнэ экологийн цэвэр үйлдвэрлэл, жинхэнэ нөгөө байгалийн үйлдвэрлэл гэдэг юм чинь тэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг л одоо энэ Монголын төр би бол энийг гадаадын захиалгатай гэж биччихсэн хэлжиж байсан л да. Энэ гадаадынхны захиалгаар мал аж ахуйг бол энэ нүүдлийн буюу байгалийн мал аж ахуйг устгах ёстой юм байна гэдгийг гадаадын захиалга өгсөн. Гадаадын захиалгыг хэрэгжүүлэх чинь Монголын төр засаг болсон. Түүний доор одоо нөгөө хүний хувьд яаж устгах вэ? Хүний нөөцийн хувьд яаж устгах вэ? Тэгэхээр мэдээ төрийн албаны зөвлөл орно шүү дээ. Тэрүүгээр дамжижил хамгийн чадваргүй хамгаалгачид, цүнх баригчид эднийг яана гэж. Ер нь уламжлалаар бол яасан бэ гэхээр энэ мал аж ахуй гэдэг юм чинь бол манай өвд эдсийн ухаанд бичсэн байт юм байна. Инх сүрэг эрднээр тодорч эзэн малчин хаанаар өргөмжлөгдөх энэ л зарчим явж байгаа үед бол Монгол улс нөгөө сайн сайхан үр дуршин тогтно. Мал сүргэнч гэсэн хэлсэн. Одоо эдгээр эрчимдсэн мал аж ахуй одоо энэ үүдлийн мал аж ахуй муухай гэдэг нэг юм яриад шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас бичсэн байгаа. Тэсэж үлдэх зөнтэй тэжээх шаардлагагүй мал сүрэгт. Ийм байсан байна. Одоо тэгсэн чинь эдгээр яаж яана гэхээр тэсэж үлдэх зөнгүй хашаанаас гараад нэг өдөр амьдрах чадваргүй хас 20 км 30 км 40 км гэдэг. Тэгээд тэжээх шаардлагагүй гэж. Тэгсэн чинь одоо өдөр тутмын зогсоочгоод тэжээд авчираад өгөөд нөгөө хэдэн сөрөл дарс авчираад ингээ хашаан зогсоод энэ бол одоо хамгийн сайхан аж ахуй гэдэг нөгөө бааз шестагаа хөдөлсөн тэр юм дээр хийж байгаа мал аж ахуй гэдэг ийм л юм болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр Монголын төр бол өнөөдөр мал аж ахуй энэ Монголыг тэжээж авчирсан энэ мал аж ахуйг
устгах бодлогыг сүүлийн 30 жил тасралтгүй баримталж байна. Яг энэтэйгээ адилхан боловсон хүчин хүний нөөцийг нь байнга дордуулж байна. Яг өнөөдөр Монгол энэ хөдөөж юм одоо эдгээр чинь төр засгаас салбарлаад явахдаар яг мал амтны эрүүл мэнд ч гэдэг юм мал аж ахуй күнс мал аж ахуйн гаралтай күнсний үйлдвэрлэл нийлүүлэлт газар тариалан гэдэг энэ юмыг хариуцж байгаа хөдөө аж ахуй юм тий. Тэгээд түүний доор ингээд агентгүй салбарлчихсан байж байгаа байхгүй. Эдгээр бол ерөөсөө бүрэмс нь устгах. Энийг устгаснаар монголчуудыг устгах. Миний одоо байнга санаа зовж бичдэг сэдв бол энэ малаар дамжуулж хор хүний биед өгөх. Газраар дамжуулж хор хүний биед өгөх. Газраар гэдэг нь ургамлаар күнсийн ногоогоор гэсэн үг биш үү тий. Тэгээд ийм бодлого бол тасралтгүй явагдаад байгаа байхгүй. Би үйлдэл эмзэглэл энийг одоо зогсоочих юмсан, ойлгуулчих юмсан, цөөхөн хүндэж гэсэн ингээд явахтаар бас нэг хүрээнд өргөчих байх гэж ингэж олон жил биччихлээ л. Тэгээд одоо та нар анзаарч байна уу? Социализмын үед 272 нэгдэл 32 сангийн аж ахуй байсан юм байна. Одоо 1970-аад оны ном бэртүүд олж үзсэн чинь тэгээд тэр бүхэн чинь сум дээр юу байсан бэ гэхээр мал амлигт. Бүр сум дундын мал амлиг дахиад нэмэлтээр бас томруулчихсан байж байсан. Улсын хэмжээнд 700-аад нөгөө эмчилгээ тэжээлийн цэг буюу одоо манай энэ ойлголт хүний эмнэлгийн ойлголтоор бол клиник хэвтэн эмчлүүлдэг тийм клиниктэй байсан байхгүй. Өвчтэй малыг авчирж эмчилдэг, нөгөө дороодсон малыг авчирж тэжээдэг ийм хоёр зориулттай нэгж байхгүй. Өнөөдөр та нар ингээд сумуудаар очиод уцхтаар би мал эмнэлэг рүү очиод идмээр байна гэхээр нэг малын нэмцааж өгнө. Гэртээ гэдэн одоо хоромч юм тавьчихсан. Гэдэн ганц хоёр юм шприц багаж тавьчихсан ингээд сууцгааж. Тэгэхээр давхурцсан байгаа. Сүрдсэн байгаа. Зоо техникч гэж мэрэгжил хүртэл байсныг одоо бид Монгол кинон дээрээс л мэдчихэж штэ. Одоо малын эмч яг юу хийдин гэхээр жилдээ нэг 2 удаа юм шиг байна. Малд вакцин шахдаг. Тэр вакцин яг малыг эрүүл байлгаж чадж гин үгүй юу? Давагдшгүй хүчин зүйлээс авран хамгаалагч нь байж чадах уугүй юу? Магадгүй тэр мал шахаж байгаа вакцинаар дамжаад бидний нөгөө түрүүн таны ярианд дурддагддаг Монгол үндэстний стратегийн хүнс гэдэг зүйл бол аюултай одоо ирмэг дээр тулаад ирсэн. Бид үнэхээр эрүүл малынхаа махыг идэж чадж гин үгүй юу? Бид идэж хоолороо дамжуулаад сэтгэц хийгээд бие махбодын хувьд ямар өөрчлөлтөнд орж байгаа вэ гэдгээ танин мэдж чадахгүй суугаад байна л да. Ер нь нэг юмыг хүн төрөлхтөнч одоо ойлгохоо болсон юм зориуд ингээд мөнхрүүлдэг юм байна л да. Тэгээд анзаарч яхад малын эрүүл мэндийг хамгаалах гэж байгаа. Тэгээ манайхан ингээд анзаарч яхад эрүүл байгаа шүү дээ. Эрүүл мал руу наваачаад вакцин тариад явчих гэж байгаа. Эрүүл малыг наваачаад угаалга гэж хэлээд баахан карилины одоо хуучин Орсын карилинаар угаадгаас одоо гэттийн карилин янз бүрийн бодисаар аваачаад угаачих гэж байгаа. Угаах гэдэг мал угаах гэдэг ийм нэр томьёо дэлхийн шинжлэх ухаанд байхгүй. Тэгээ Монголд хэрэгжээд одоо социализмээс ингээд явчихсан. Мал туулах гэнэ гэж байгаа. Тэр туул юу туухах гэдэг байгаа. Тэгээ тэр нь мэдэхгүй. Дотор нь байгаа хорхог туулд гэсэн агуулга байх шиг байгаа юм л да. Тэгээ хорхоо байх ёстой юм байх ёсгүй юм мэдэх юм байхгүй. Хорхоо байгаа мó үгүй юм мэдэх юм байхгүй. Нэг айлын хоныг аваачаад ингээд 1000 хон байлаа гэхэд бүгд нь тоолгоо гэдэг. Бүгдийг угаад. Тэрэн дотор ингээд яахан хамуу мамуу янз бүрийн одоо паразит гадна паразиттай орхоо шимэгчтэй юмсууд байна гэж үзье л да. Тэгээ 1000 мал дотор чинь 9-аад 10 байх хэвчээ. 990 эрүүл байх штеп. Цоо эрүүл. Тэгээ хүний цоо эрүүл малыг аваачаад огт хэрэггүй вакцин гэдэг чинь би одоо сонин хэвлэл дээр ч бас биччихлээсэн л да. Би вакцины үйлдвэрийг гардаж 10 жил ажилласан 20 жил удирдсан хүн байна. Ямар ч вакцин дотор амьтны хүний бие махбодод хэрэгтэй хумхийн тоосны төдий ч юм байхгүй. Бүгд хор. Вакцины доторх тэр халдвартай үүсгэгч нь ч хор, тэрэн дотор байгаа тэр антигенууд нь ч хор, тэр нь хайрвалгын бүтцэн дотор орж байгаа хамгаалдаг, хүчжүүлдэг тэр адювантууд дотор орж байгаа бүх юм хор. Энийг ямар зорилгоор хэрэгэлдэг вэ гэхээр тэр их хорноос аюултай нөхцөл байдлын үүссэн үед л хэрэгэлдэг л бүтээгдэхүүн байхгүй. Энд чинь эрүүл одоо цоо эрүүл халдварын эрсдэл байхгүй малд хэрэглэх ямар ч шаардлагагүй. Тэгтэл манайхан одоо саяхан би нэг 3-4 хоногийн өмнө нэг академич манай салбарын ганц амьд академич байгаа л тэр хүнтэй тааралдаа бид хоёроос ярьж явуулаа л да. Үгүй яах гэж энэ мал эмнэлэг
одоо цоо ирвэл малд дуутын вакцин тариад байна. Яах гэж огт хэрэггүй боомын вакцин тариад байна. Яах ямар ч хэрэггүй галзуугийн вакцин яагаад хэрэглээд байна. Одоо тухайн үедээ шинжилгээ ухааных нь ойлголт ч гэдэг юм уу тийм байж байгааг хэрэгжилжсэн байж болно. Одоо бол бас энэ шинжилгээ ухаан чинь хөгжиж өглөө яагаад өндөр хөгжилтэй орнуудаа харахгүй байна. Одоо Японоос очиад асуух хэрэгтэй шүү дээ. Америкаас очиад асуул. Европын 26-7 орноос очиад асуул. Та нар ингээд Монголтой адилхан ингээд хүний хотонд байгаа малд аваачаад огт хэрэггүй вакцин тариад явж байгаа ийм улс орн байна. Одоо би энэ UU-ийн агентлагийн дарга нарт зарим сайд нарт би очиад хэлж байсан. Зогсооч гэж та нэг ч малыг өгөхгүй шүү дээ. Би зарим нь болохгүй болохоор нь би үйлдвэрлэл дээр та нар зогсоодг юм бол би зогсоол. Би үйлдвэрлэхгүй энэ бүтээгдэхүүний чинь. Гэж хэлээд би 10 гаруй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг би бэрэмсэн зогсоосон шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хэдэн эрдэмтэн гэсэн нөгөө хэдэн манай ухаануудаараа аваачаад өлзөө тогтох одоо гэмт хэрэг үлдчих. Одоо ингэж малыг аврах юм бүтээгдэхүүнийг энэ нөхөр үйлдвэрлэлийг зогсоочлаа гэж хэлээд малын нэмчнэрийн хичээл дээр зааж яана гэж байгаа. Гэхдээ та нар тийм сайн юм бол аваа хэрэглээч. Би та нарт технологийн бүгдийг өгье. Бүгдийг заагаад өгье. Ямар ч ашиггүй нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 4 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа байхгүй. Улсын үйлдвэр юм чинь нөгөөх нь татаас матаас авдаг нөгөө үнийг залилан явагдал тэгэл явдаг л байсан л да. Тэгээ тэрүүгийг би бүгдийн зогсоочсон. Энэ Монгол улстай ч эдийн засгийн хувьд ашиггүй юм байна. Үйлдвэртэж ашиггүй юм байна. Шинжилгээ ухаан ч гэсэн аль хэдийн 100 жилийн өмнө өнгөрсөн шинжилгээ ухаанаар ингээ яваад ирсэн байна. Одоо зогсоох ёстой. Одоо болно гэж хэлээд зогсоосон. Нэг ч малчнаас хомдол байхгүй, нэг ч малын нэмчээс хомдол байхгүй. Яагаад гэхээр би шинжилгээ ухааныг мэдж байгаа учраас, дэлхийн жишгийг мэдж байгаа учраас тэрүүгээ зогсоосон байхгүй юу? Ийм л юм болоод байгаа. Уул нь үндсэн хуулинд бол мал сүрэг үндэсний баялаг мөн төрийн хамгаалтанд байна гэж тусгацсан. Гэхдээ төрийн хамгаалтанд байгаа мэт боловч төрийн хамгаалтын гадна орхигдсон ч юм шиг. Тэгээ ер нь хизээнээс энэ төрийн гэдэг нэрийн доор энэ булхаа байж болшгүй үзэгдэл луувар мөнгөний хулгай хийгддэг болчихов. Төрийн албаны зөвлөл яг хизээнээс энд оролцдог болчихов. Таны ажиглалтаар энэ ганцхан одоо ойрын 10 жилийн үйл явц биш байгаа байхгүй. Тийм. Ер нь бол энэ ардчлал эхлээл эхэлсэн юм шиг байна лээ. Энэ дээр чи яасан бэ гэхээр нөгөө социализмын үед бол ингээд анзаарч яхад нэг гайгүй мэрэгчлээ анх бүр их сургуульд элсгээс нь эхэлдэг байсан байлээ. Ялангуяа мэрэгчлэлтийн томилгоон дээр бол тэгээд их сургуулиуд дээр бэр одоо жишээ нь хөдөөж ухааны их сургууль дээр хөдөө орон нутагт онц төгссөн хүүхдийг урилгаар нөгөө конкурс гэж өгдөг байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээрээс нь аваад сургадаг. Сургаад ирсний дараа нөгөө хүмүүсийг яг орон нутагт очиод яг үйлдвэрлэл гэж хэлдэг шүү дээ. Үйлдвэрлэл дээр нь ажиллаулдаг. Үйлдвэрлэл дээр тодорхой хэмжээнд ажилласны дараа нөгөө практикийн мэдрүүлэл нь шүү дээ. Тэгсний дараа сургуульд багшаар ч юм уу эрдэм шилгээний ажилтнаар ч юм уу яам тамгийнханд татдаг ийм жишгтэй байсан байлаа. Энэ ардчил ихснээс хойш яасан бэ гэхээр эсэлтэн дээр ямар ч цензур байхгүй. Багш дээр ямар ч цензур байхгүй. Одоо манай хөдөөж их сургууль дээр гэхтэл би жишээ мал эмнэлгийнхаа хамгийн гайгүй гадарлаад байгаа мал эмнэлэг дээр л жишээ татал ярьж ирсэн л да. Энд бол одоо эмэгтэй талаас нь гэхээр бие үнэлэгчд багш болдог бол. Иргэдтэй талаас гэхээр хамт багштайгаа нарк уудаг, күнс зөөж ирж өгдөг, өвлийн идэж багштай зөөж ирж өгдөг. Ийм хүмүүс одоо манай мал эмнэлгийн сургуулийн жишээ нь багш болдог, шалгуурыг хангадаг бол. Би заримд нь хэлж байсан. Одоо чи хөдөө юу чи очиж тэр баг дээр байвал чиний хорлол арай гайгүй байх юм байна шүү дээ. Одоо чи ингээд Монгол улсыг хорлцчихлоо шүү дээ. Тэгээд яг нэг юм ингээд дараа нь анзаарч яхад одоо 10 гаруй жилийн өмнөөс л манай зарим хүмүүс орчуулаад тавьдаг болсон л да. Африкийг энэ юунууд чинь одоо өндөр хөгжилтэй орнуудын яг бидний өнөөдөр колоничлалд байна шүү дээ. Яг тусгаар тогтносон Монгол улс гэхэд өнөөдөр хэцүү. Нөгөө индипендент гэдэг нь яг хэл хязгаар нэг ингээ гадны буута зэрэг орж ирээ манай зогсчихсан юм алга. Яг төр засгийн удирдлага, эдийн засгийн талаас нь ингээ удирдлагаар колоничлалд байгаа. Тэгээд тэрийг Африкийн улс орнуудын нэг сургуулийн хан дээр байдаг гэж байгаа. Боловсролыг нь устгахчих. Боловсролын тогтолцоогийн системийг нь устгахчих. Тэгэх юм бол яадаг вэ гэхээр муу багш бэлтгэх юм байна. Тэр нөгөө доотлын боловсролын салбараа тэр чигтээ унахчих юм байна. Муу эмч бэлтгэж. Хүнийхээ эрүүл мэндийг алаад уусчих юм байна. Муу малын нэмч бэлтгэж.
Мөн ялгаагүй мал цэргээрээ дамжуулаад нийгмийн хэрүүл мэндийг алаад дуусчих юм байна. Муу инженер бэлтгэж чанаргүй байшин бариад нэг 5 балын 6 балын газар хөдлөлтөд нөгөөх нь бүгд нуруу унчдаг юм болд юм байна. Мэдээж муу зам тавина тий тэрэн дээр нонголтож өгөхөд ингээд дууст юм байна гэдэг. Ийм л тогтолцоо бий болчихсон. Тэгэхээр өнөөдрийн Монголын төрийн албаны энэ хүний нөөцийн менежер ялангуяа би дахин одоо би сонин дээрч бичээд би бол энэ төрийн Монгол улсын төрийн албаны зөвлөл удирдлагын актем хоёр хамтраад нэг төсөл хэрэгжүүлсэн байна. Тэгээ би тэрнийх нь эрдэмшилгээний хурлыг би нэг зарын болж очиж үзлээ л дээ. Тэгээ би төрийн албаны зөвлөлийн нэг нөхөр тэрэн дээр сууж илээ. Би яг тэр нөхрийг нэрийн дурдж байгаа сонин дээр бичсэн байхгүй. Энэ бол төрийн албыг одоо сайжруулах этгээд биш. Энэ бол Монгол улсын төрийн албаны зөвлөлөөр дамжуулж Монгол улсыг сүрүүлж байгаа этгээд юм байна. Нэг гар хөлн болж. Жишээ манай салбар дээр тэр нөхөр юу хийж ирсэн бэ гэхээр 2000-ад оны эхнээс сая 2010 гэд он хүртэл Монгол ардын хувьсгалт намын ерөнхий одоо Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын хамаатнуудыг авч ирж манай 4 удаа манай мал эмнэлгийн ерөнхий газрын одоо даргаар тавьж байгаа байхгүй. Тэгээ тэрэнд яг нарийн бичгийн даргаар сонгон шалгаруулж ясны нөхөр нь тэр байхгүй. Тэгээ би нэг багшаа аваач ургуулахгүй. Та ер нь энэ дээр тавьсан шаардлагын аргатаар ер нь Монгол улсад хамгийн сайн тэнцэхгүй таал байна. Та ураадах гэж хэлээ. Би дагуулж очиж байгаа юм. Нөгөө багшаан дагуулж очиод оруулж байгаа. Тэгсэн чинь нөгөөтг чинь Оросд мал эмнэлгийн сургуулийг онц төгсөөд тэр сургууль дээр дахиад доктор хамгаалаад энд эрдэмшилгээний байгууллагад үйлдвэрлэлийн байгууллагад удирдлагад ажиллаж исэн юм байхгүй. Тэгсэн чинь хажууд нь Коктебе заводын ч мэдэхгүй. Тэр нөхөр дээр Орос гэлний шалгалтын дээр онц тавиад Коктебе завод гээд асуухад миний завод тэргийг хэлж чадахгүй итгэхэд байхгүй юу. Тэгээд тийм нөхөрт Орос гэлний шалгалтын дээр тэр Баатар сайхан гэдэг нөхөр тэргүүтэй хэд нөхдүүд онц тавиад манай Оросд онц төгссөн дээд сургуулийн онц төгсөөд доктор хамгаалсан тэр сургуультай онц доктор хамгаалсан хүнийг дунд тавьж байвал яах вэ? Орос гэлний шалгалтын дээр шүү дээ. Тэгэд ийм л юмыг Монгол улсын төрийн албаны зөвлөлийн би нөгөө яг манай салбарын жишээн дээр ярьж шүү дээ. Бусад салбарууд дээр яг юм болсон. Яг адилхан болсон. Мэрит зарчим гэж юм огт байхгүй болсон. Тэгээ түүний хамгийн том жишээ одоо тэмцээд байгаа учраас гэдэг юм уу? Яг манай мал эмнэлгийн салбар дээр л нөгөө төрөөчийн ойрын чин дурддаг цолмон те одоо энэ авчираа тавьчихсан байж байгаа энэ камер тэр нөгөө намайг надтай Монгол даяар бараг бүхэн мэддэг болсон нөгөө Баттогдох те бодож ихсэр бол ректорын төрсөнд байна. Хүний эмч хүнийг авчираад тэнд нөгөө төрийн албаны зөвлөлийнхний тавьсан шаардлаган дээр нь байхгүй мэрэгжлийн хүн авчираад сонгон шалгаруулаад тавьж байгаа шүү дээ. Одоо надад тэр шалгалтынхын материал эдгээр юмуд нь бүгд байгаа л да. Тэгээд би тэр Баатар сайхан гэдэг нөхрийг дурдсан тэр юун дээр. Би яг мал эмнэлгийн ерөнхий газрын дарга дээр Ховд аймгийн Дарив сумын засаг даргыг тэнд 20 жил ажилласан нөхрийг нэг ч өдөр мал эмнэлгээр ажиллаагүй нөхрийг авчираа тавих гээд сонгон шалгаруул зарлчихсан байхаар нь би урд өдөр нь сонин дээр хэвлүүлэхгүй юу. Хой нөхдүүдээ та нар одоо энийг зогсоогооч гэдэг ерөнхий сайд нандад бичсэн чинь нөхөө 30 хоногийн өмнө зарласан сонгон шалгаруулалтаа тэр өдөр нөгөө төрийн албаны зөвлөлийн веб сайтнаас татаж аваад сонгон шалгаруулалт тодорхойгүй хугацаагаар хойшлоо гэж хэлээд тэгээд хойшлуулчих байгаа байхгүй. Тэгээд тэр нөхөр нь үр гүйцэтгэж юм уу үргэлжлүүлж ажиллаад яг энэ төрийн дурдсан цолмонтай чинь хамтраад тэр богмалын мэлзэнгийн вакцин гэдгийг Оросоос нэг тунгийн 40 хэдэн төгрөгөөр авчирж байсан вакциныг Энтекийн Хестер Биосенс гэдэг компаниас цолмонгийн найз Батсүкийн Заяатын Батсүкийн Global Business Link гэдэг компаниар оруулж ирээд тэгээ дундаас нь 680 кг 860 мянган доллар нөгөө Энтекийг руугаа шилжүүлчихэд нөгөө шилжүүлсэн нөхдүүд нь долларын буцаад банкар Монгол руу шилжүүлдэг юм байгаа зү бэлнээр авчирж өгөхгүй. Тэгээд нөгөөдх нь шилжүүлж ягаад энэ авилгатай тэмцэх газрын нөхдүүд чинь эдгээр нөгөө их хэмжээний гүйлгээ хиндэм байна шүү дээ. Тэгсэн чинь Батсүкийн эмэгтэй дүүгийнх нь Охин Көргөн хоёрын банкнд ажилладаг тэрний дансаар авчирж оруулж ягаад тэгээ баригдсан. Одоо цолмонч гадуур наранд явж, Батсүкинч гадуур наранд явж, төм дамбралж. Одоо эн чинь мөнгөөр тооцвол тэрвийн ханшаар 2 тэрбум гаруй одоогийн харвар 3 тэрбум төгрөгийн хулгай зүгээр илэрхий тий ганцхан вакцин дээр шүү дээ. Гэхдээ түүний цаана бол эдрийн үйлдсэн юм бол зүгээр мөнгөтэй холбоотой юм. Би бол өчнөө хулгай. Зөндөө хулгай байгаа байхгүй. Тэгээд зүг зүгээр. Тэгээд энэ бүхнийг хэн хийж яах нэхэр
яг ийм нөхцөлийг авч ирж тавих өгшүүлэх юмыг нь төрийн албаны зөвлөл хийгээд төрийн албаны зөвлөлийн одоо бол хөдөө аж ахуйн яам дээр салбар зөвлөл гэдэг юм болчихсон. Тэгээд эдгээр нь бүр одоо ингээд дээг уулзж өрөөд ингээд явж байхад дээгүүр хараад явна шүү дээ. Толгой дээгүүр хар. Зарим нь бол бүр хурал дээр хэлсэн гэж байгаа. Өлзөө тогтох дамжуулаараа намайг одоо авилгатай тэмцэх газраар шалгуулад гэмбүрөөгөө гэдгийг тогтоолгож өгсөн явдалд өлзөө тогтоход баярлалаа гэсэн. Тэрний яасан гэхээр авилгатай тэмцэх газрын нөгөө эрүүгийн цагдаагийн хэдэн бэрдэн байцаагч нөгөө кино тавьж байгаа прокурор шүүгчийн худлаад авчихсан учраас хурал дээр тэгж даапалчгүй гарч байгаа байхгүй. Яг энэ гардаж гэсэн. Одоо яг Батцөх би бас сураг сонсох нь Батцөх цолмон Төм Дамбирлээд нэр юуг худлаад авчихсан. Прокурор нэг мөрдөн байцаагчийг худалдаж авах гэдэг барахгүй юм шиг байна. Прокурорын бас худалдаж авах гэсэн юм шиг байна. Тэгээ болохгүй бол шүүгчийн худалдаад авчих юм да. Тэгээд ингээд явж яах гэсэн бодвол тэг худалдаж аваад одоо гарчихсан гадуур л явж байгаа. Гарчихсан гэж ерөөсөө суугаагүй юм шиг байлаа. Суугаагүй юм шиг байлаа тийм. Нийслэлийн мал эмнэлгийн газар дээр одоо яг ямар 8 хийгдэж болох вэ? Үгүй чинь ерөнхийдөө л төрийн бэнийг хальтурдад өнгөрлөө шүү дээ. Хин хийж яах нэхэр энэ хөдөө аж ахуйн яамны одоо хөдөө аж ахуйн яам дээр байгаа тэр хөдөө аж ахуйн яамны гэх юм уу хөдөө аж ахуйн хүрээний салбар төрийн албаны салбар зөвлөлийн хөрөөсж байгаа тэр Жамбал цэрэн гэж тэргүүтэй нөхдүүдийг хийж байгаа ажил байхгүй. Эдгээр чинь ер нь цаагаараа нөгөө ингээд олон жил явчихсан ийм нэг бүлэглэл гэмт хэргийн бүлэглэл байгаа байхгүй. Тэгээд тэнд нь очиад тэнд тэрүүг тавьж хулгай хэлгэн энд тэрүүг тавина. Одоо энэ дээр чинь бас нэг л хулгай болоод харчихсан байгаа учраас л нөхрийг аваач тавиал, цолмог тавиал. Тэр чинь бол нөгөө хулгай нь ингээд яг мэрэгжилтэн болчихсон. Гардаж гэдэг нөгөө баригдахгүй. Магадгүй нөгөө авилгатай тэмцэх газар найзаан суулгачихсан нөгөө төрийн албаны зөвлөл мөвөл дээр ингээд бүгд сүлжээ байгаа шүү дээ эдгээр чинь. Тэр сүлжээнүүд нь бүгд хамгаална эдгээр чинь. Цагдаа дээр өгөөд нэмэр байхгүй. Би нэг дор тэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд байсан нэг Орос хэлний багш Казак авгаа байсан. Тэр авгаад би 30 хэдэн баримт өгсөн шүү дээ. Ингээд яасан чинь дахиад нэг хэдэн хоногийн дараа гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдсонгүй гэж. Би нөгөө эзэнтэй, гэрээтэй, худалдаж авсан үнийн дүнтэй, хууль зөрчсөн нөгөө төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа ажиллуулж худалдаж авах тухай хуулийг ингээд зөрчичлөөгээ заалтаа өгч байгаа шүү дээ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож байна. Намайг дараа нь АТГ-гийн нэг мөрдөн байцаагч би нөгөө мал эмнэлгийн салбарын зармын авилгал гээд 50 гаруй тэрбум төгрөгийн авилгал би сонин дээр тавихгүй юу. Тэгсэн чинь дараа нь дуудаад бидний илрүүлээгүй байхад та яаж илрүүлж байгаа юм гээд намайг загнаж байгаа байхгүй. Та нар энэ нөгөө вакциныг хэдэн тунгаар авдаг, дэлхийд даяар ямар үнэтэй байдаг, яадаг гэдэг гэж мэдэхгүй шүү дээ. Эн чинь нийгмийн өвчин болчихсон байна. Өвчнийг илрүүлэхийн тулд эмчнэр дээр очихоор та нар эхогоор компьютер томографаар харж байгаа биз дээ. Би тэрийн шиг энэ мал эмнэлгийн салбар хөдөө аж ахуйн салбарын авилгалыг гэртээ сууж байгаа компьютер томографаар хараа та нарт илрүүлж өгöd нь ш унш тавиад өгч. Унш тавиад өгнө гэдэг чинь энэ нийгмийн эмгээг илрүүлэхэд хамгийн гол юм байхгүй. Өвчнийг илрүүлэхэд хамгийн гол юм унш. Уншиг зөв тавьчихсан чинь 60-70% гэж үздэг байхгүй. Нөгөө өвчнийг эдгэх боломжтой. Ийм юм чинь хийгээд өглөө гэхээр намайг эргээл нуцаад байгаа байхгүй. Би мөнгөн дээр гарын өсөг зурдггүй хүнээс надаас юу болдгийг та нар. Би 88 гэжсэн үе бүгдийг сонь дээр гаргаад тавьчихсан шүү дээ. Хардаад байхаар нь би бүгдийг илрүүлээд тавьсан. Тэр нь тэдэн төгрөг өгсөн, энэ тэдэн төгрөг өгсөн, ингэж хуваарлсан. Тэндээс хэдэн төгрөг яашигтаа 8 хэлсэн гэдгийг нь гаргаад тавьчихсан. Шалгах юм байхгүй та нар. Тэгэл дарагдчих байгаа байхгүй. Төрийн албаны зөвлөлийн одоо удаа дараагийн энэ шийдвэрүүдийг харахаар за зарим нэг хүний намтрыг зохиочж бичиж байна. Төрийн албанд огт ажиллаж байгаагүй хүнийг 3-аас дээш жил ажилласан гэдэг ингээ хуулинд хүчээр нийлүүлдэг ийм намтрыг зохиож их бичдэг болж байна л да. Тэгэхээр нөгөөх Монгол улсын гэдэг ийм том толгойтой хууль эрх зүйн систем бол энд огт хэрэгжихгүй байна. Өөр нэгэн төрөний таны ярианд дурддаг колон бодлого. За тухайлах юм бол одоо та хоёр монголчууд тэр чигтэл мэдж байгаа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл зурагт радиогоор битүү хятад солонгос сериалууд гарч байна. За тэдгээр нөхдүүдийн сериалыг харахаар ингээд түүхэн сэдвтэй сериалуудад бол ордонд бол тайганчуудын алба гэж байд юм байна. За тэр тайганчуудын алба бол тий хааны тархитлагаа огч чиглүүлж гин, гадаад харилцааг энж чиглүүлж гин. Тэгэхээр би зүгээр тэндээс хийсэн ажиглалтаар яг энэ тайганчуудын холбоо, сүлбээ, тайганчуудын бодлого гэдэг ийм ордны бодлого манад
бүр ингээ нэвт шингэсэн юм байна гэж хараад байгаа. Тэрний нэг гүйцэтгэгч бол ерөөсө төрийн албаны зөвлөл байгаа шүү дээ. Төрийн албаны зөвлөл тайганчуудын алба гэдэг холбоотой юм шиг. Ерөөсөө л одоо эдгээр чинь тэр нөгөө тавих гэж байгаа хүн байна шүү дээ. Тавих гэж байгаа тэр төрийн албаны аль нэгэн юун дээр тавих гэж байгаа хүн дээр нь хуурамч мэрэгжлийн зэрэг өгнө. Хуурамч эрдмийн зэрэг өгнө. Хуурамч цол тэмдэг өгнө. Одоо жишээ манай салбар дээр л гэхэд сургуулийг дампууруулсан нэг ч эрдэм шилгээний ажил хийж зөөгөө хүн дээр гавьяат малын нэмчөөгөөд явуулж байгаа. Сургуулийг амжилттай дампууруулсан, мал эмнэлгийн сургуулийг амжилттай дампууруулсан. Дахиад нэг дампууруулсан багшийг нь аваачаад энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх гэдэг албан тушаал дээр тавьж байгаа. Одоо тэр нөгөө хөдөө аж ахуйн сайдын төр юун дээр гэсэн дахиад энэ дээрээ самраал явж байгаа. Тэр нь нөгөө буцаад байгууллагуудын доотлын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс явж байгаа. Тэндээс явж байгаа төрийн албаны зөвлөл намайг тийшээ тавьсан гэж хэлээд ингэдэг. Одоо тэр цолмон гэж хүн байна шүү дээ. Одоо төрийн дурдсан. Тэр хүн гэхэд энд мал эмнэлгийн газар ажиллаа хийгээ суужсэн чинь Оросоос шүлхий судлаад доктор авсан гэж хэлээд доктор гээ явж гэнэ гэж байгаа байхгүй. Юуныхын уртал дээр одоо тэрэн дээр тэгээ би дараа нь сонирхгүй ямар сэдвэр яаж гэсэн нэг сэдв байна гэсэн тэнд. Тэгээд энд өрөөндөө нөгөө хулгаал хуврын гээгээ сууж байтал тэнд Оросд доктор өгч байгаа байхгүй. Оросд цуд. Тэгээ би нөгөө яагаад сонирхсан бэ гэхээр би яг энэ шүлхий гэдэг өвчин Монгол дээр бас нэлээд их ячглаа. Энийг судлаач бэлтгэх хэрэгтэй байна гэд Монгол Улсын их сургуулийн биотехнологийн сургуулийн микробиологийн ангийг гайгүй төгссөн нэг эмэгтэй хөөгт үйлдвэр дээр аваад нөгөөх нь би энтгэгчүүдтэй тэр Азийн нэг номерын үйлдвэртэй яриад энийг юунц руу хатах шүлхий вирус өсгөрлөх харга вакцины технологиор сургамаар байна гэд ингэсэн чинь нөгөө нөхдүүд шүлхийн вирустай танаа ингээд гадаадын мэрэгчлэлтэнд ирж ажиллах боломжгүй. Лаборатори руу оруулах боломжгүй. Нөгөө халдвар хийсэн амтнаар оруулах боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь би дотоодд ер нь тийм байна уу гэд ингээд мал эмнэлгийн хүрээлэн дээр шүлхээ судалдаг хүн байна гэхээр нэг ч хүн байхгүй. Тэгсэн чинь нөгөө гайхал цолмон чинь энд нөгөө муу юм кайгаа сууж яхад Оросоос очиод доктор авчихсан. Одоо доктор цолмон гэд явж байгаа байхгүй. Тэгээд дахиад заримд нь ингээ гавьяа төгдөг. Одоо сургууль дампууруулсанд нь гавьяа төгдөг. Эрдэм шинжилгээ дампууруулсанд нь ардын багш өгдөг. Их сургууль дампууруулсанд нь бас ардын багш өгдөг. Үйлдвэрлэл дампууруулсанд нь одоо маргааш нөгөөдөр бас гавьяа төгнө гэдэг хэлээ тэр үйлдвэртэйгээр явж гин гэсэн гавьяа тавах нөгөө удалдаа 200 сая маяг хүрч гэнэ гэдэг нэг багш хүн бичлээ шүү дээ. Гавьяатын энэ одоо 200 сая хүрч гэнэ гэдэг. Тэгээ тэр 200 сая төлчихсөн байлгүй гэдэг гэж бодлоо би өнгөрсөн жил тэднэр дунд тэрбумын хулгай хийсэн 8 хийсэн сорогтой байл үйлдвэрдээ тэгээд тэрнийхээ гэдэг нөгөөд авч байгаа юм байлгүй. Ийм тогтолцоо явахаар чинь энэ бүхнийг нөгөө төрийн алба чинь дахиад нэг юм байгаа. Одоо ингээ төрийн албаны юг харж байхад ганцхан сургууль дээр аваачаад бүх нөгөө төрийн албаны мэрэгчлэтнүүдийг сургах юм хийж гисэн байж байгаа. Зогсож байгаа байхгүй. Монопол болгоод бүр хуульчлаад өгчихсэн. Нэг удирдлагын актем дээр. Тэгэл тэрүүгээр ороод одоо заавал тэндээс нэг юу авах хэрэгтэй. Тэгээд нөгөөд үл чин хүссэн хүсээгүй тэрүүгээр очиод нэг суусан болоо хэдэн төгрөг төрөөд үнэмлэх авдаг. Тэгээд энэ тэрүүгийн нөгөө заавал шаарддаг. Нөгөө үндэс нь хамгийн гол юм чи ажил дээр ирэхдээ юу байдаг вэ гэхээр мэрэгжлийн мэдлэг байдаг байхгүй юу? Түүнээс биш төрийн албаны шалгалтанд орсон ч гэдэм үү тэнд очиж сургалтанд удирдлагын актем дээр 10 хоног суусан энэ чухал биш байхгүй юу? Мэрэгжлийн ажил хийх гэж байгаа юм чинь мэрэгжилтэй сайн байна уугүй юу? Тэгээд нөгөө гадаад дотоод харьцах гэж байгаа юм бол хэлвсэндээ сайн байна уугүй юу? Дээр нөгөө хүний ёс суртахуун байна шүү дээ. Одоо ёс суртахуунаар хамгийн доройтсон нөхдүүдийг төрийн албаны би төрийн албаны нөгөө удирдлагын актем дээр зогсчихсан чинь нэг тентгийн захирал хайжсэн нэг өвгөн багш ингээд нааша бид нарыг дуудаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө коридороор явж байгаа хүмүүсийг ингээд яагаад шоолж байгаа юм л да нөгөө багш. Хамгийн хоосон толгойтой байхаараа яадгүй гэхээр ингээд хаахалзал нөгөө чинь юуны гудамжны голоор гүйгээл тий коридорын голоор. Арай жаахан даруухан дөө бас жаахан нэг юм имиж өрөө тий ичиж татдаг нөхдүүд нэг ингээд яагаад зах тух ингээд эвтекэн гიშгч явдсан шүү дээ. Анзаараарай гэж байгаа байхгүй. Яг тийм байгаа байхгүй. Тэгээ би дараа нь бас 2-3 багшд хэлж лээсэн. Монгол улсыг суурилж байгаа. Монгол улсыг цүнх баригчдаар дүүргэж байгаа сургууль чинь танаа сургууль юм байна шүү дээ. Гэж. Тэгэхээр яг ийм тогтолцоог
Монгол улсын төрийн албанаас ингээд цаанаас нь шаардаад тэр төрийн албаны тухай хуулийн дээр ингэж оруулаад одоо мэрит зарчим гэдгийг эднэр хэлээд байгаа. Шатлан дэвших зарчим гэдэг байгаа байхгүй юу? Шатлан дэвших зарчим биш байхгүй юу? Мэрит зарчмын чинь арт тал дээр чадхуун зарчим гэж юм байгаа. Мэдлэгээр, мэрэгчлэр, туршилгаар нөгөөдөг чинь ижбэрэн болсон ийм хүнийг чадхуун зарчмаар томилдог байхгүй. Тэгэхээр эднэр шалтан дэвших гэхээр яаж яана гэвэл одоо манай код аж ахуйн яам агентлагийн харахтаар л 20 жилийн өмнө их хурлын нэг гишүүнийг таньдаг байгаа. Сайдыг одоо алдартай нөгөө Бадам Жунагийн үед орсон нөхдөд их олон байгаа байхгүй хар зарж байгаа. Бадам Жуна авчираад нэг мэрэгчлэн дээр тавьчихсан. Дахиад явж байгаад ахлах мэрэгчлэн болсон. Одоо хэлтсийн дарга болсон. Гэхдээ газрын дарга гэх. Гэхдээ анх орж ирэхдээ нэг мэрэг зарчмаар орж ирээгүй хүмүүс ингээ хэдэн жил болоод нөгөө удирдлага төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэг журам байд юм уу юу нэ дагаа очоод ахлах тэргүүлэх зөвлөгч гэдэг юм уу нэг тийм хэдэн зэрэг дээр ингээ суугаад тэр тэдэн цагийн кредит бүрдүүлээд ингээд иргэдэг ийм юмыг яг хийж өгч Монголын төрийг дампуур хүний нөөцийн хувьд нь мэрэгжлийнхэн дампууруулж байгаа авчин юу байхгүй юу? Төрийн албаны зөвлөл байхгүй юу? Тэгэхээр энийг бол одоо яаж одоо өөрчлөлмөр юм ер нь өөрчлөх гэхээс илүүтэй би бүрэмс нь устгаад би одоо тентхийн нэг яг удирдлагын академийн хичээл заадаг багш биднэрт ингээ манай ангид орж ирсэн л да би 2013 оны сонин дээр бичсэн. Энэ ер нь төрийн албаны хүний нөөцийг өөрчлөх ганцхан дарга. Одоо энэ янз бүрийн сайд улсын хурлын гишүүдээр авчирж шахаад байгаа. Энэ нөхдүүдийг бүгдийг ажлаас нэг өдөр чөлөөлчих. Ажлын байрны тодорхойлолтоо маш сайхан гаргаад тавьчих. Тэгээд тэр нөхдүүдөө өөрсдөө үнэхээр чаддаг бол өрсөлдөлт ингээд өрсөлдүүлээд нэг цэвэрлэгээ хийх боломж байна. Өөрөөр энэ өдөр ингээд боломж харагдахгүй байна гэсэн чинь тэр профессор надтай яг санал нэг байна. Даанч одоо би төрийн албаны зөвлөлд нь өөрөө байдаг хүн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэд наадхи чинь бодогдол байд юм. Тэгтэн хэлж үзээгүй юм шиг байл. Өөр зарчим байхгүй. Тэгээ багшаа би нэг өдрийн сонин дээр би бичсэн шүү дээ. Тий. Манай хөгшчүүд нэг үг хэлдэг байсан байхгүй юу? Юу нөгөө агуулга нь бол хүний удам эцгээс дамжиж явдаг. Төрийн юм болвол хууль ухаанаар дамжиж явдаг юм а гэж. Тэгэхээр өнөөдөр юу гэхээр Монголын төрд өнөөдөр эдээр засаглах одоо манай уламжлалт ухаанд ч гэсэн эдээр засаглах уу эдийн засаг гэж хэлдэг шүү дээ. Эдээр засаглах уу ухаанаар засаглах уу гэхээр энэ нөхдүүдийн байж байгаа царай бол дандаа эдээр засаглах тухай ярьж шүү дээ. Хэн мөнгөтэй байна? Гарч ирээд яасан хүний кичнээн уул урхаа ухаж мөнгө олох уу? Тэрүүгээ нөгөө царин мөнгө хулгайлаа хөрөнгө оруулалт хийж хэлээд одоо эдгээр чинь гоё үг тий дотоодын хөрөнгө оруулалт хийж яах гэж хэлээд ингэдэг. Үнэн хэрэг дээр энэ дотоодын хөрөнгө оруулалт мега төсөл гэж яриад байгаа юм чинь баг хэмжээ хөрөнгө оруулалт гэдэг нэр томьёо нь багадаад хулгай нь багадаад одоо мега төсөл гэдэг чинь мега гэхээр агуу том гэсэн утга байгаа дээ шүү дээ. Илүү их хулгай хянаа л гэсэн агуулгыг өгдөг байгаа. Тэгэхээр энэ бол юу гэхээр эдээр засгалсан нийгэм болвол байнга гутаагдаж дордно. Ухаанаар засагласан нийгэм бол хөгжиж дэвжих боломжтой. Ирээдүйд бол мэдээж одоо энэ Монгол байнга ингээд ампуурсан суурилын байдал байгаад байхгүй байх. Дэлхийн нийтийн хандлагч гэсэн нэг өөр болж байна. Одоо Америк нэгдсэн улсад Трамп гарч ирэл жишээ нь тэр USAID гэдэг байгууллага ямар аюултай юм хийж байгаа дотоодод юу хийж ижив те. Тэгээд Монголд одоо юу болж байна? Энэ тэр байгууллага нь байгаль яг хурлынтай үйл ажиллагаа хийгээл явж байгаа байхгүй. Одоо жишээ малан эмдэг дээр л ихэд тэр гэлгэц гаргуу малын эмчнэр ба агрономчд гэдэг тэр байгууллага орд ирчихсэн Франц төвтэй. Тэгээд орд ирчихсэн энд одоо 20 гаруй жил яг ийм колоничлалын үйл ажиллагаа хийгээл явж байна. Яг одоо Америкийн нэгд шашны байгууллага Монголд орд ирчихсэн. Код аж ахуйн яам эмнэлгийн газрын хамгийн дотны түнш одоо тэнд аваачаад яг бүхнийг нөгөө зохицуулдаг колоничлалын бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Тэгээ нэг би сонин дээр биччихсэн. Толгойгүй мал эмнэлэг минь хизээ сэргэх юм бол доо гэсэн гарчигтай би сонин дээр биччихсэн л дээ. Энд чинь гадны зөвлөг бэлчээрийн мал аж ахуйн эрүүл мэндээр гадны хашаата гаха шүүний аж ахуйн эмчнэрээр зөвлөгөө өгнө гэж баяах уу? Эрүүл ухаанаар бодогдож боломжгүй юм шүү дээ. Тэгээд энүүг нь хэлээд байхаар л энэ галзуу сүлээтэй юм дандаа хүн дайрлагч яадаг дандаа хүн доош гэж яадаг гэсэн тийм л хандлагаар хүлээж авна. Тэр хүний нөөц дээр анхаарах. Хүний нөөц гэдэг юм чинь явж л би яагаад энэ төрийн албаны зөвлөл дээр анхаарал байдаггүй гэхээр бүх ажил явж хүнээс шалтгаалдаг байхгүй. Хүн л муу байх юм бол алж байгуулгын ажил сайн явна гэж байдаггүй. Тэр нь бол үйлдвэрлэл дээр маш их мэддэг.
Нөгөө тэр ширээний ард унтж байгаа эрдэм шилгээний ажилт ч юм уу тэр сургуульд нөгөө нэг ганц номч ажиллачаад 20 30 жил нөгөө атга хараад ирсэн хүн бохонд уншаад зогсож байгаа тэр багш нарыг бол мэдэхгүй байж магадгүй л үйлдвэрлэл дээр бол гарцаагүй мэддэг. Тэгээ тэрийг мэдэрч нөгөө зовлонгийн биеэр эдэлж байгаа нөгөө надад мэрэгжилт нь утгахгүй байгаа. Надад эрүүл ухаантай хүн утгахгүй байгаа. Тэр зовлонгийн мэдэрч байгаа. Би дараачийн үеийг бэлтгэмээр байна шүү дээ. Тэгэхээр тийм хүн утгахгүй байгаа учраас хамгийн их мэдрээд байгаа учраас бичээд байгаа байхгүй. За ингээд тав турын ярилцах цаг үндсэндээ дуусч байна. Энэ сэдв бол маш өргөн. Яг гэвэл Монголын газар нутаг хэр өргөн дэлгэр уужин байна. Тэр хэрээр л энэ сэдв бол хөндөгдөх ёстой. Тэгээ таны ярианд дурддагдж байгаа эдээр засаглах гэдэг ийм одоо системтэй тогтолцоотой байгаа үед бол Монгол хүн өөрийн үндэс сугсаа язгуурын төлөө үг хэлж болохгүй ийм хавчигдмал цаг үед бид амьдарч байна. За бид дээрээ залчсан байгаа төрийн түшээд гэгдэх этгээдүүдээ харахад ч гэсэн газар усаа ухахтаа ч гэсэн ухаан зарж чадахгүй байна. Ийм нөхцөл бол орцсон байна. Яг энэ хандлага, энэ одоо ажлын арга барил нь төрийн албаны зөвлөл гэдэг энэ салбар руу бол маш гүн нэвчиж орсон байна. Төрийн албаны зөвлөөс хийгдэж байгаа томилгооныг бүр за аймаг сумдад хийгдэж байгаа засаг даргуудын томилгооныг бүр дээр төрийн албаны зөвлөлийн одоо хууль бус баримтууд энэ Монгол төрийг бүхлээр нь унгах, ерөөсөө Монгол төр урьд хожид огт оршиж байгаагүй юм шиг ийм одоо шин цагийн бурангүй түүхийг бичгэлж үлдээхийн төлөө төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа чиглэж байна гэж нэвтрүүлгийнхаа төгсгөлд дүүнэх ёстой болж байна. За ингээд миний урилгыг хүлээж авч Монгол улсад өрнөж байгаа одоо хууль бус одоо өөрсдийнхөө баталчихсан мөрдөх ёстой гэгдэж байгаа эрх зүйн системийнхээ эсрэг ажиллаж байгаа баримтуудыг дурдж өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье ажилд нь. За ингээд цагаан ус нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Өнөөдрийн аргалыг бүтгэв. Өнөөдрийн зүйлийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа.